Хүүхэд халуун бүлтээн хайрлагдаж өсөх ёстой. Хүүхэд халуун бүлтээн хайрлагдаж өсөх нь үл хайхрах хүчирхийлэл өртгөөс сэргийлнэ. Хүүхэд гэр бүлийн халуун дулаан урамсгалд хайр халамж дунд өсөх нь тэдний сэтгэл зүй, бие махбод, нийгмийн хөгжилд ихээр нөлөөлдөг. Ийм орчинд өссөн хүүхэд урт итгэлтэй, бусдыг хүндэлдэг, хайрлаж чаддаг, нийгэмд эерэг хувь нэмэр оруулах хүн болон төлөвшдөг. Харин хүүхдийг үл хайхрах, анхаарал халамж үзүүлэхгүй байх нь хүүхдийг хүчирхийлэл, эрсдэлт зан үйл дуртах гол шалтгаан болдог байна. Тиймээс эцэгийн хасраа хамгаалагч бүр хүүхдтэй өдөр бүр чамд хайртай гэдэг үгээ үйлдэлээр мэдрүүлж тэднийг хүндэтгэн дэмжин өсгөх нь хамгаалалт юм. Өөр Хангай аймгийн Цэцэг даргын 2024-өөс 28 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөлбөрт халуун ам бүлтгчлийг хэрэгжүүлнэ хэмээн заасан. Халуун ам бүл төрж өссөн хүүхдүүд хайр халамжаар хүрээлэгдэж өсдөг тул хүүхдүүдийн эсрэг үлдэгдэж байгаа гэмт хэрэг тодорхой хэмжээгээр буурна гэж үзэж байна. Хайрлагдсан хүүхэд хүчирхийллээс ангид байдаг.